Уудам их орон дэлхийн бөмбөрцгийн өнцөг улам бүрт аж төрөн суугаа Илгэн Садан Монгол ахын дүүс та бүхэндээ сүрээр дарагч хэмээх гал улаан морин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Иргэчлөө домог бардан Монгол хүн та хатуу өвлийг давж хаврын урьтай золгож илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан шинжилж байна уу. Үн эртнээс өртөөлө уламжлагдсан Монголын цагаан сар бол тусгаар тогтнол, төрч ёс, эв нэгдэл дэлхийд монголоороо инх мөнх оршихуйн дархлаа болсон үндэсний өв соёлын их баяр билээ. Аав ээж ахмад буурлуудынхаа тохоог түшиж, ах цаахаа дээдлэн хүндэлж, ураг төрөл, ус нутаг, ахан дүүс, анд нөхдөөрөө уулзсан зологдог учрал баярын уран цагийн ухтал билээ. Сар шинээр үгийн сайныг хилэлцэж, үйлсийн сайныг тунгаадг нь Монголын ёс. Улан одож байгаа элдв эрдэнэ тимээх модон могоо жилдээ монголчууд бид дэв дэмэндээ саадыг давж сайн үйлсийг эхлүүлж чадлаа. Ардчсан төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага улсын хурлын даргын хувьд дэвшүүлсэн чөлөөлийн санаачлагыг олуулаа уухаалан дэмжиж орон даяар эрчтэй хүчтэй өрнөж байгаад урам зориг дүүрэн байна. Хүний зам ёсны үндсэн эрх, илүү сайхан амьдрах хүслийг хялсан хүнд суртлын чөдрийг тайлий чөлөөлье гэсэн ажилсаг хөдөлмөрч хэн бүхний дуу хоолойгоо нэгтгэж байна. Улсын хурлын тогтоолоор баталсан ногоон чөлөөлт 3-ыг үржихэн 100 хөтөлбөр их байгальтай инх орших үзэл санааны үндсэн дээр соёолон өрсөллээ. 100 мянган нарны гэр хөтөлбөрөөр жилийн 240 өдөрт нь шаргал нартаа цэнгэг салхитай их оронтой атлаа элдв хэмэл дүрм журам зохиож ирээн цаасаар илч гэрлийн хүртэл халахалдаг хүнд суртлын чөдрийг тайлж эхэллээ. Нарны хавтан хөрөнгөлөөртэй жингэлтэй дүүргийн 83 өрх хүнд суртлын 15 тамга гарын үсгээс чөлөөлөгдөж эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж эхэлсэн бодит гараа зөв эхлэл боллоо. Элчит нар цэнгэг салхинаас 100 мегаватт сэргээгт хэрчим хүчийг үйлдвэрлэж гэрэл асаах зам нээгдэж байна. Хэд хэдэн аймаг томоохон сум суурьнд нар салхины станц байгуулах хөрөнгө зардлаа босгож санал санаачилгууд гарч байна. Хагасжилд багтааж барьсан нарны станцтай зөвшөөрөл авах гэж 7 жил хөөцөлдөх хүнд суртлыг чөлөөллөө. Уудам их орныхоо баруунаас зүүн, өмнөөс умард 4 зүг 8 зогсд түл шатхуунгүйгээр цахилгаан машины түргэн цэнэглэх цэг бүхий их замын инх ногоон өртөөд байгуулах болно. Энэ бүхэн бол түл шатхуун төлдөг доллар валюта хэмнэж их нутаг эрүүл мэндэ хамгаалах инх оршихуйн ногоон үзэл санаанаас урган гарсан бодлого шийдэл бодит ажил хэрэг юм а. Гадаадын банкуудыг Монголд ирж ажиллахыг урьж яриа хэлцлүүдийг эхэллээ. Европ, Азийн банкнууд Монголдо үүдээ нээж, үр дүнд нь зээл хөрөнгө оруулалтын хүүгийн зардал буурч, хугацаа нь уртсч, нөхцөл нь хөнгөрч, үйлдвэрүүд үүдээ нээж, өрийн дарамт багасах болно. Эх орныхоо эзэн болсон монголчууд Эрдэнэс баялгаасаа илүү үр өгөөж хүртэх үндэсний баялагын сангаа өсгөн арвижуулах үйл хэрэг үг ярианаас үйлдэл шийдэл үр дүн болж эхэллээ. Монголын баялаг Монгол хүндээ оногдох үндсэн хууль заасан үндсэн эрх, үндсэн зарчим, үндэсний язгуур эрх ашиг дээрээ тулгуурлан хэрэгжиж эхэллээ. Могоо жилд газар нутгаа Монгол гэрийн буураар тамгалан сахиж, нүүдлийн өв соёлыг тэн яваа малчтын орлого ихсэж, Монгол малын буйныг өсгөж 200 шахам сая хүнтэй 2.6 их 80 долларын өргөн зах зээлийн үе таалгыг нээлээ. Евразийн холбоотой байгуулсан төр хэлэлцээрийн дагуу махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуурын 389 төрлийн бүтээгдэхүүн огт татваргүйгээр гарч малчин өрх үндэсний үйлдвэр компаниуд ашиг орлогоо нэмэх өртөө зам бий болно. Нүүрс зэсийн үнээс хэд хамаардаг эдийн засаг төсвийн орлогоо олон морьтой, олон төрөлтөө болгох өргөн үе таалах боломжуудыг нээж байна. Эрх чөлөөт Монгол улсын иргэдээ Илгэн Садан Монгол ахын дүүсээ илчилгүй уудам талаар аргамаг үлэг дүүлэн дахиух мэх морин жилд Монгол оронд их өөрчлөлт дэвшлийн үйл хэрэг өрнөж монголчуудын цог хэмэр дүүрэн байдаг билээ. Монголчууд морин жилдээ морьтой 90 оны цагаан морин жилд асаасан галыг 2026 оны улаан морин жилд улам бадрааж улсын тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор баттгах Монгол хүний улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр дархлан гагнах сайн цаг ирж байна. Улсын хурлын даргын хувьд дэвшүүлсэн чөлөөлийн санаачилгаа илүү тууштай өрнүүлж зөвшөөрөл нэртэй хориглолчийн чөдөр тушаанаас хүний хүслийг чөлөөлнө. Худалдаа үйлчилгээ жижиг үйлдвэрлэлийн 30 гаруй төрлийн үйл ажиллагаа эрхлэх бол гарын үсэг тамга бичиг хөөцөлдөхгүй. Хаана юу хийх болсноо тэр утаснасаа мэдэгдээд шууд эрхэлдэг эрх зүйн орчныг бүрдүүлэх болно. Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хуулийг хилцэн батална. Хувийн өмч, хөрөнгө, амин зуулгын их үүсвэрийг хууль журмаар хурааж дайжлахыг хуулиар хориглоно. Хувийн эвшлийн эрх зүйн байдлыг дордуулдаг, хууль журмаа гинэд өөрчилдөг,
хөрөнгө оруулагчдыг хөөж туудаг явдлыг хуульчлан зогсоох болно. Монгол хүний иргэний улс төрийн эрх чөлөөний дархлаа эдийн засгийн эрх чөлөө бол тулан булаалдаг улс төр биш бүх хүн хамаатай ажил юм а. Эрх чөлөөд Монгол хүний сайн явъя гэхэд нь мундаагүй саадаас чөлөөлөх нь чөлөөллийн санаачлагын эрхэм зорилго юм а. Их эзэн Чингис хааны гал голомтыг сахин суугаа эрх чөлөөд монголчуудаа өв соёлоо тээж газар нутгаа гэрийнхэн буураар тамгалж яваа малчин түмэн аханд үсэ. Нарлаг Монголын малчин хөтөлбөрөөр малчин өрх газар шороогоо арчлан тордож өвснөгөө ургуулж тариад уур усан хүлэмжийн хийг хэмжүүлж өнгөлүүлээд ашиг орлого олох нь хоосон мөрөөдөл биш батлагдсан гэрээ хэлцэл болсон. Карбон кредит гэж нэрлэдэг агаарын бохирдол багасгасныг газар нутаг багтаа өндөр хөгжилтэй Сингапур, Швейцартай байгуулсан гэрээний дагуу үнэлүүлж санхүүжилт олох ажил морин жилд өрнөх болно. Эрхэмлэж яваараа хэмээн захиж өвлүүлсэн. Эх орончдын Америкийн тулж босгосон тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархлан баттгах нь өнөө үеийн та бидний үүр хачаа үр хождоо үлдээх эрхэм нандин үнэт зүйл үлээ. Түүхийд гаргадаг түүхийг өөрчилж үнцэн өртөг ашиг нэмж боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх эдийн засгийн экспортын орлогоо илүү олон их үүсвэртэй олон морьтой болгохын төлөө морин жилд хэрэгжүүлэх бодлого хийх ажил шийдэх асуудал бидний өмнө байна. Ашигт малтмлын тухай хуулио өөрчилж аманд чүгүү хамарт чүгүү үддэг ашигт малтмлын нөөц ашигсны төлбөрийн ихэнх нь аймаг суманд нь үлдээдэг болгоно. Нутаг орныхоо нөөц баялагын өрмийг нь та бүхэн өөрсдөө хэрхэн юунд зарцуулахаа бие даан шийднэ. Аймаг орон нутаг гэрэл цахилгаан дид үтц барих хэсгээ нийслэлтэрж асуухгүй. Төр хувийн хвшлийн түншлэлээр бие дааж шийдэх хэрэг чөлөөдгөө идэх болно. Данхар төрийн хит их оролцоо хөмж төрийн хийх ёсгүй бизнесийг хуулиар хязгаарлаж хувийн хвшил иргэндээ зах зээл орон зайг нь чөлөөлөх болно. Төрийн зуршлаас хувийн хвшил шилжих нь эдийн засгийн эрх чөлөөний зам дасаах ногоон гэрэл юм а. Төр зах зээлд дүрэн зохицуулагч болохосоо өрсөлдөж сөргөлдөг ноёны бүх байх учиргүй. Морин жилд Монголын заа андгаа буй заа хэмээх журмыг баримтлан санаж хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаална. Хөрөнгө оруулалт бол Монгол хүний хийх шинэ ажил, авах цалин, шинэ мэдлэг технологи. Хөрөнгө оруулалт бол улсад төлөх татвар, орлого, араасаа дагуулдаг булган сүлтэй ажил хэрэг. Улсын их хурл энэ хаврын чуулганаар ард иргэд аж ахуй нэгжүүдийнхээ нурууг тэнээлгэж ачааг хөнгөлөхийн үзэл баримталд үндэслэн татварын багц хуулийг бэлдэж батална. Татварын багц шинжил бол татварын багц хөнгөлт юм а. Нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татварын 2 их найд, аж ахуй нэгжүүдийн татварын ачааллыг 700 тэрбум төгрөг нийтдээ 2.7 их найдаар хөнгөлнө. Жилийн 400 сая хүртэлх орлоготой жижиг бизнес эрхлэгч нэмэгдсэн өртгийн албан татвараа хялбар тайлгнадаг болж цаасан шат амжилгаас чөлөөлөгдөнө. Үндсэн хууль тангараг өргөсөн. Ард түмний илч төлөөлөгчийн танхим, улсын их хурл, хүний үндсэн эрх, хүүхдийн эрхийг хангахын төлөө хууль тогтоогчдын хувьд ч ээж аавуудын хувьд ч сэтгэлээ жилэн ажиллах болно. Улсын их хурлд өргөн барьсан хууль бүрийг хэн бүхэн гар утснасаа хиймэл оюуны тусламжтайгаар хүний эрх зөрчсөн эсхийг нээлттэй шинжилдэг болгосон зэрэг санал санаачлага илүү баттгаж, илүү ил тод нээлттэй технологийн дэвшил, шинжилх ухаанд тулгуурласан шинжилт өөрчлөлт бүхэнд илүү эрчтэй өрнөл, илүү хурдтай үргэлжлэл байгаа. Их эзэн Чингис хааны гал голомтыг сахисан суугаа эргчлөө домог бардам Монгол ахын дүүс минь. Их түүхийн эзэн эргчлөө домог бардам Монгол хүн танд ирж буй сүрээр дараг чимээх гал улаан морин жилдээ морьтой, хямартай, заяа буянтай, эрүүл, эвтэй, ийтэй, үйлс бүхэн нь тэгш, юу сансан, ёсон хөлсөн сэтгэгчлэн бүтгийн өрөөлийг өргөё. Эргчлөөний нар хэн бүхнийг алагчилгүй ивэх болтугай. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэй.